Хилцүүлэг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг эхлүүлж байна. Дэлхийн чиг хандлага Эрүүл мэндийн даатгалын цахим систем буюу одоо энэ үйл ажиллагаа бол энэ оны Эмийн зохисгүй хэрэглээ, эмийн асуудал бол ер нь бас нэлээд түгээмэл. Сайн бацгаана үзэгчдээ 128 эрүүл мэндийн хилцүүлэг нэвтрүүлгийн өнөөдрийнхөө дугаарыг эхэлж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид цусны хавдрын онцлогоо эмчилгээний өнөөгийн бодит байдал гэсэн сэдвээр одоо ярилцахаар мэргэжлийн албаны хүмүүсээ бас урьж ирүүлээд байгаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт яг одоо улсын 1-р төвийн эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн захирал клиникийн профессор Цэцгээ эмч маань ирсэн байна. Мөн улсын 1-р төвийн эмнэлгийн цусны эмгэг судал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч анагаах ухааны доктор Хишиг Жаргал. За цусны сэлбэл судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дараагаар ажилладаг Алимаа ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчлэгийн чанарын газрын мэргэжилтэн Наран Чимэг мөн одоо өнөөдрийн нэвтрүүлэгт бас одоо яг чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ тийм мэс засалтаас ороод өнөөдөр бас эрүүл болчиход байгаа орхон тайгаас урьж ирүүлсэн. За тэгэхээр үзэгчд бол цусны хавдраг гэхээр яг ямар өвчин байдгийн бол магадгүй энэ цусны хавдраас үүдэлтэй бид нар ямар одоо мэс засал хийлгэх хэрэгцээ шаардлага тулгардгийн тэгт нь одоо өөр бусад одоо салбаруудаас гэдэг юм уу бусад байгууллагуудаас энд одоо хамтын ямар ажиллагаа байдгийн болоо гэдгийг бас илүү сонирхож байгаа бах. Бас энэ талаар мэдээлэл хүргэе гэдэг утгаараа хэлцүүлгээ хийж байгаа. Тэгэхээр цусны хавдрын талаар ер нь яг энэ өвчлөлийн талаар эхлээд мэдээлэл өгье гэж бодож байна. Хишиг Жаргал доктор мэдээлэл өгөө. За баярлалаа. Цусны хавдар гэдэг маань ерөнхийдөө цусны дотор байдаг эрүүл үйл ажиллагаа явуулдаг эсүүд маань алдаа зохицол гаргасан тэнд байх ёсгүй хавдрын эсүүд хэд олширсноос үүсдэг ийм өвчин байгаа. За цус бол өөрөө маш олон талын үүрэгтэй. Бид эрхт нөхцөл төрөвчийг түгээх, дархлын үүрэгтэй. Одоо цус гойжиж алтхаас сэргийлэх, цус энэ тэнд одоо бөөгнөрөхөөс зэрэг одоо өөрийн гэсэн маш олон төрлийн үүргийг хүний бие махбод гүйцэтгэдэг. За тэгээд цусны хавдар одоо туслаа гэдэг маань ерөөхдөө энэ цусны бүх төрлийн үүрэг одоо үйл ажиллагаа маань алдагдаж янз бүрийн одоо цус гойжих, цус багдах, янз бүрийн халдварт хүртэмтгий болох зэрэг шин шимтгээр илэрхдэг ийм эмгүүд байгаа. Эмчилгээ бол ганц одоо энэ тангаар эмчлэхгүй маш тийм цогц эмчилгээ байдаг. За хим эмчилгээ байна. За орчин үед бол цусны үүдэл буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ байна. За молекулын түвшинд бол гений нэг байг чиглэсэн эмчилгээ байна. Мөн одоо дархлааны эмчилгээ байна. Гэх мэтчлэн. Эдгээрээс гадна ерөөхдөө дэмжих эмчилгээнд юу болох вэ гэхээр тэр цус одоо гойжж байгаа үед бол цуссан бүтээгдэхүүн, цус багдсан үед мөн цуссан бүтээгдэхүүн. За тэгээд өшөө олон төрлийн дэмжлэг цогц эмчилгээ хийн л дээ. Орчин цагаар нөхцөл амьдралын нөхцөл байдлаа дагаад ч юм уу шинэ төрлийн янз бүрийн одоо эмгэгүүд хавдрууд тийм ээ өмнө нь онцлогдож байгаагүй юм хавдрууд бол үүсэх нөхцөл байдал бол бас нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байгаа юмнууд байгаа. Тэгэхээр би бас эмчлүүлэгч орхон туяа ирсэн дээр эмчийн ярианы араас яг өөрийн тань хувьд бол хаана ажиллаж исэн тий яаж одоо шинж тэмдэгч илэрж исэн яг одоо ямар төрлийн бас цусны хавдраар одоо өвчлсөн бэ ямар эмчилгээ үйлчлэгийг авав гэдэг дээр мэдээлэл өгч. 2007 оноос 12 оны хооронд Апо офицер компани спиртийн үйлдвэрт ээлж ажилтнаас ээлж мастер хүртэл 5 жил хийсэн. Тэгээд яг өвчлөх үедээ бол би бүгтийгээд барилгын компанид менежер хийдэг байж байгаад яг ажлын жоо ачаал аваад ядраад байгаа болоо гэдэг маш их толгой өвддөг Апод байхын толгой өвддөг байсан. Ямар орчинд ажилладаг байсан? Ажлын орчин орчин гэх юм бол миний хувьд бол агиох тийм нэг химийн гаралтай айгүй хүн түн тимийн элементүүдийн дунд тийм орчин амьдарч ажил хийдэг байсан. Тэгээд 17 оны 10 сараас толгой өвдөл анх томографийн шинжилгээ зураг авахулаад тэгээд тэрнээс ер нь ийм үүдэлтэй байж магадгүй гэж улсын 1-р төвийн цусны эмгэг судалгааны тасагт анхны шинжилгээг өгчээсэн. Тэгээд энэ тэнэлтэнд явж байгаа 18 оны 4 сард анх цусны миелом гэдэг онштой хартаа авдар гэсэн онш илэрсэн гарч ирсэн. Тэгэл хэмжлэгэнд орж эхэлсэн тий. Ер нь зөвхөн эмч нарын зөвлөж хэлж байгаагаар танай өвчин үүсэх одоо шалтгаан нөхцөл бол юу байсан байна гэж яг тэр гэж бол мэдээж яг тодорхой хэлэх боломжгүй ч гэсэн ер нь бол юу байх магадaltaй гэсэн бэ? Ямар орчноос юунаас болсон гэж үзэж байгаа? Олон жил нөгөө химийн C2-т орчинд юм уу тийм нөгөө химийн орчинд агиох химийн байцаалын орчинд ажил хийжсэн учраас тэрнээс улбаатай үндэслэлтэй байж магадгүй гэдэг тийм оншир гэдэг тавьж байсан тий. Хишиг Жаргал эмч ерөөхдөө зүгээр одоо
энэ цусны хавдраар өвдөх шалтгаан нөхцлүүд гэж байгаа тий. Ямар нөхцлөөс бас үүсчих боломжтой ер нь цусны хавдар гэдэг энэ өвчил. За ер нь бол хүчин зүйл гэх юм бол дотоод гадаад хоёр хүчин зүйлээс яана. За дотоод гэдэг нь тухайн хүний өөрийн гений онцлог байна. За тухайн ямар нэгэн хавдарт өвчлөмтгий тийм хүмүүс бүлэг хүмүүс байдаг. За ийм хүмүүс байлаа ч гэсэн гаднаас одоо ямар нэгэн хүчин зүйл нөлөөлж энэ хавдар бүрлдэж бий болж байгаа. Тэр нь юу гэхээр химийн одоо бодистой гээд ойр ажилтдаг хүмүүс. За мөн физикийн буюу цацрагт туяа удаан зогсох. За биологийн буюу удаан хугацаанд вирусын халдвар тээж явах гэх мэтчлэн. Одоо энэ орчин үед бол манайд энэ агаарын бохирдол байна. За энэ урд зүгээс орж иж байгаа хүнсний аюулгүй байдалтай холбоотой байна. За мөн одоо энэ алт газар одоо уулуурхайтай холбоотой тийм янз бүрийн химийн бодисууд энд ашиглаж байгаа зэрэг юунаас бол сүүлийн үед бол энэ өвчлөл маш их ихсэж байгаа. Бол дан ганц одоо уушиг гэмтэй биш ерөнхийдөө хавдар үүсгэх маш тийм том эрсдэл хүчин зүйлийн нэг болж байгаа. Аа зөв. Цэцгэмжээ тэгэхээр би бол бас мэдээлэл аваад ингээд бол цусны төрлийн хавдрын чиглэлийн энэ өвчлөлийг өмчлөдөг хүүхдийнх гэвэл эхнэлсэн эрүүл мэндийн үндэсний төв дээр насан туршидтыг бол танаа нэгдүгээр эмнэлэг яг одоо хийгээд ах шиг байгаа. Тэгэхээр ачаалал нөхцөл байдал ер нь болсон хүчний нөхцөлж гэдэг юм уу нөгөө эрэлт нийлүүлэлт хоёр одоо хэр тэнцэж явж чадж байгаа энэ дээр та бас бодлогын талаас нь жоон тайлбар өгвөл. Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол ерөнхийдөө лавлгаа тусламж үйлчилгээ буюу 15 чиглэлээр бүр нарийнхан бол 21 төрлөөр улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг газар. Үүний нэг салбар нь бол цусны эмгэг судлалын салбар. Тэгэхээр цусны өвчин сүүлийн үед маш их залуужаад байгаа, ихсээд байгаа. Амбулаторийн үзлэгээр их чинь 10,000 гаруй хүмүүс цусны тасагт хандаж эмчлүүлсэн байдаг. Нэг жилдээ 1500-аас 1600 хэвтэн эмчлүүлдэг. Тэгээ энэ цусны хавдартай хүмүүс хэрэгжилж байгаа эм тарианы хэрэгэл мэдээж нэгдүгürt өвчл ихсээд байна. Хоёрдугаарт нь энэ хэмжээгээр маш их үнэтэй эм тариа хэрэгэлдэг цус цусaan бүтээгдэхүүн болон химийн тарианууд үнэтэй гэдэг. Тэгэхээр бидний нөгөө улсын эмнэлэг төсвөлөгдөж ирсэн төсвөөс нөгөө эрэлт хэрэгцээ маань их байгаа учраас энэ хоёрын зөрөө асар их байдаг болохоор сүүлдээ бид нар төсөв хөрөлцөхгүй үүнтэй холбоотойгоор өөрсдийн одоо өвчлсөн хүмүүсийн аргаар ахын төсөөс нь эм тариа авчруулах гэдэг юм уу ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр зэрэг маш их ачаал ихсэж байгаа. Нөгөө талаар манай улсын нэгдүгээр төв цуснаас гадна одоо илэг шилжүүлсэн суулгах, бөөр шилжүүлсэн суулгах гэдэг шинэ үеийн шинэ технологи инновацууд нэвтрүүлэх хэмжээгээр энэ хэмжээгээр санхүүжилт хүний нөөцийн асуудал хүртэл дутагдaltaй байдаг хүндрэлүүд бол улсын төсөв харсан эмнэлэгт бол гардаг. Өнөөдрийн байдлаар яг чөмг шилжүүлэн суулгах ажиллбарыг 14 оноос хойш хийсэн гэж байгаа юм тий. Тэгэхээр үр дүн ер нь ямар байна? Энэ дээр гарч байгаа зардлууд өшөөч олон хүнд уулын хиймээр байдаг. Гэтэл бас ямар одоо боломж нь хязгаарлагдж байгаас бас хийх боломжгүй өдөр нөхцөл байдал үүсэх үү? Тэгэхээр зэрэг 14 хүнд хийсэн энэ маань бол одоо амьдрах чадварын хувьд бол 95-аас 100% байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр эднэрт хэрэгжилж байгаа наацх нь хамгийн түгээмэл хэрэгэлдэг цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2018 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг 300 сая төгрөгийн эм тариа хэрэгэлдэг байсан бол 400-аар нь 500 сая төгрөгийн эм тариа хэрэгэлсэн байх жишээтэй. Тэгээ энэ маань ганцхан цусны өвчтөг гэхгүйгээр бас түрүүний хэлсэн өндөр технологи хөгжих хэмжээгээр л энд хэрэгжилж байгаа. Нөгөө талаар бас эрүүл мэндийн хүмүүсийн боловсралтай холбоотойгоор илэгний хавдар за тэгээ манад бүдүүн шулуун гэцний хавдрууд энэ төр их ирдэг учраас ер нь манай эмнэлэг хавдрын эмчилгээ хийх за хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх гээд нөгөө нэр төрөл маань улмал тусламж үйлчилгээ маань өргөжөөд байгаа. За илэгний хувьд бол нийтдээ 2018 онд 25 хүнд илэг шилжүүлэн суулгасны нэг хүүхдэд 5 настай хүүхдэд илэг шилжүүлсэн байх жишээтэй. Тэгээ сүүлийн үед бол бас донорын хууль хэрэгцснээрээ кадавр донороос бид нар бас илэг бөөр авч хүмүүс амьдрал бэлгэлж байгаа. Энэ хэмжээгээр л эм тарианы төсөв хөрөнгийн улам хэрэглээ ихсээд байгаа. Хүний нөөц ч гэсэн хүндрэлтэй байгаа. Тэгэхээр би бас цусны төвөөс альма даргаыг урьж ирүүлсэн. Тэгэхээр одоо бидний өнөөдөр яриад байгаа цусны хавдар үе тэр дундаа чөмг шилжүүлэн суулгах энэ мис ажиллбарын үед юм уу тийм ээ энэ эмчилгээний үед бол энэ цусан бүтээгдэхүүн хэрэгтэй болдог. Гэхдээ зүгээр л нөгөө энэ бэлэн бүтээгдэхүүнүүдийг авдаггүй их наривчилсан их нарийн боловсруулагдсан одоо цус хэрэгтэй байдгаа гэж би сонсч байсан. Тэгэхээр ер нь энэ одоо энэ технологи гүйцэж чадаж байна уу? Яг эмчнэрийн маш шаардж байгаа тэр цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж ер нь хэр байна? За ер нь цусны аюулгүй байдал гэдэг бол их цогц одоо асуудлыг хамарсан юм үйл ажиллагаа байдаг л да. Тэгэхээр бид нар манай ер нь цусны албаны гол үйл ажиллагаа бол эрүүл мэндийн байгууллага тэр
дотроо тусламж үйлчилгээг одоо үзүүлэхэд шаардлагатай цус тусам бүтээгдэхүүнийг нэгдүгээрт хүрэлцээтэй хэмжээгээр бэлдэх тийм ээ. За хоёрдугаарт нь аюулгүй байдал, за чанар гэдэг ийм асуудлуудыг цогцоор нь одоо хамгаалсан байхыг шаарддаг. Тэгэхээр сүүлийн үед манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш их хурдцтай одоо хөгжиж байна. Тэгэхээр энэ хурдцтай хөгжиж байхын хэрээр бас нөгөө эрүүл мэндийн байгууллагуудаас биднэрт одоо хүсэлт болгож бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, за чанар болон түүн дотор агуулгадж байгаа бас эмчилгээний үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг сайжруулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энд нь нийцүүлж манай цусны албач гэсэн бас сүүлийн жилүүдэд бас нэлээд хурдцтай хөгжиж байна. Тэгэхээр ялангуяа одоо өнөөдрийн бидний яриад байгаа цусны хавдар буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны үед бол бид нэр цус тусам бүтээгдэхүүнийг нэлээд илүү өндөр шаардлагатай юм тавигдаж байгаа. Тэгэхээр энэ бол олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа эмчилгээ. Тэгэхээр тэр стандартад заагдсны дагуу бид нар одоо энэ цусны доноруудаас сонголтын одоо илүү өөрмөцөөр сонгож авна. Хоёрдугаар тэр дотор агуулгадж байгаа бүтээгдэхүүнүүдэд илүү технологи одоо ашиглаж өндөр нарийн одоо бүтээгдэхүүнүүд хийдэг. За энд нь одоо юу орох вэ гэвэл одоо туяагаар шарах байна тийм ээ. Ягаад тэгэхээр энэ хүмүүсийн бас эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор аль болохоор одоо ийм эерэг одоо үр дүн үзүүлэх байдлаар энэ туяагаар шаарах болон одоо эмгэх төрөгчийг идэвхжүүлэх зэрэг энэ өндөр одоо орчин үед хэрэглэгдэж байгаа энэ технологиудыг одоо хэрэгэлсэн бүтээгдэхүүнийг одоо эрүүл мэндийн байгууллагын эмч нар бид нараас шаардж байгаа. Тэгэхээр энийг одоо сүүлийн одоо 2-3 жилийн дор нэвтрүүлээд нутагшуулаад бид нар аль болохоор одоо эмнэлгүүдийнхээ хэрэгцээг одоо бүрэн хангах юм үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тэгэхээр ашиг жаргал эмчээ одоо олон улсын төвшөндөө бол энэ цусны хавдар буюу ерөнхийдөө энэ чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийн тулд оншилгохын хувьд бол ямар төвшөнд очиж байна? Манайх бол бас ямар хэмжээнд байна? Би одоо бол бас бодож байна л да нөгөө нэг нутагшуулаад удаагүй те одоо та нар маань өнөөдөр хүртэл 14 хүнд бас мэс заслийчлээ гэж байна шүү дээ. Өндөр үр дүнтэй 95-аас 100% гэдэг бол өндөр үр дүн. Тэгэхээр энэ одоо оншилгоо гэдэг юм уу шинээр илрүүлж гаргах тийм ээ оншийн зөв тогтоох өдр гэдэгт бол бас олон улсын төвшөнд хүрэхэд бас эрсдэлтэй арай хүрч чадахгүй байгаа зүйлүүд эдгээр байгаа болов уу гэж бодох юм. Тий. За маш зөв асуулт байна. Ер нь бол одоо хавдар гэдэг маань тийм ээ. Хавдар гэдэг маань зөв энгийн одоо хавдрын эс гэдэг маань энгийн эсээс юугаар ялгаатай гэхээр тэр нөгөө эсийн одоо удмын мэдээлэл хадгалж байгаа бөөм дотор байдаг нуклеин хүчлийн дараалал ДНА-гийн төвшөнд өөрчлөлт орсон тийм эсийг хэлж байгаа. За тэгээд ерөнхийдөө орчин үед одоо олон улсад энийг яаж онцлох вэ гэхээр тэр ямар нуклеин хүчлийн дараалалд өөрчлөлт орсон байна, ямар гений мутац үүссэн байна гэдгээр нь оншилж тэгээд тэрэнгээс нь хамаарал энэ өвчний тавилан одоо тодорхойлогддог эмчилгээний тактик нь ингэж шийдэгддэг болсон. Гэтэл одоо нөгөө ер нь бол манад өмнө яадаг байсан гэхээр нэг эс бол хавдрын эс болоод хувирсан хойно л бид нар хавдар гэж. Хүн нэг л том юм онш тавьд болохоос тэр хавдар бол дотроо ямар гений өөрчлөлт орсноос шалтгаалаад их олон янзын нарийн. Тэгээд тавилангийн хувьд бол бас их өөр байдаг. За тэгээ орчин үед бол одоо энэ онцлогын тулд цитогенетикийн шинжилгээ, молекул генетикийн шинжилгээ, иммун фенотипийн шинжилгээ гэх мэтлэн орчин үеийн маш өндөр нарийн мэдрэмжтэй аргуудыг хэрэгжилж тэр тухайн оншийг бол эцсийн одоо төвшөнд нь тавьж чадж байгаа. Манайх бол 2014 оноос хойш энэ цусны үйлдэл шилжүүлж суулгах төсөл анх хэрэгж гиснээс хойш энэ оншийг бол мөн энэ олон улсын төвшөнд тавьж иж одоо тэр цаашаа тэр өвчнөө эмчлэх тийм зорилт тавьж ажиллаж байгаа. Одоо бол яаж яг бодтой? Одоо бол манайд бол тухайн үед бол энэ төслийн шугамар бол тийм иммун фенотипийн болон молекул генетикийн аппарат хоног төхөөрөмж одоо нийлүүлэгдсэн боловч яг энэ аппарат хоног төхөөрөмж бид 100% бас ашиглаж чадахгүй байна. Энэ бол нэгдүгээр тухайн одоо өндөр хүчин чадалтай аппаратыг ажилуулах боловсон хүчний асуудал байна. Хоёрдугаарт техникийн ажилтнаас хоёрдугаарт энэ өндөр нарийн мэдрэмжтэй аппарат байх тусмаа тэрэнд шаардж байгаа урвалж реактивны үн бас асар өндөр байдаг. Энийг бол зөвхөн манай нэгдүгээр эмнэлгийн төгсгөр бас ингэж ажилуулахад бас хүндрэлтэй байдаг. Тийм шалтгаануудын улмаас бид нар бол одоо оншийг бол одоо юу гэдэг ингэж энгийн үгээр хэлэхэд байг бол бид нар зөвхөн нэг байг бол бид нар нэг одоо бөмбөг байлаа гэхэд одоо нэг томхон бөмбөгөөр буудаад байгаа юм. Тэгтэл олон улсад бол тэрийг бүр ингэж цэгийн хэмжээнд биш сумаар бууж байгаа ч тийм.
тийм шаардлага тавьж ийн л да орчин үед бол тий. Одоо тэгээд тэр нийлүүлсэн тоног төхөөрөмж нь хаана байдгийг байд юм уу? Уул нь бол хэрвээ улсын төсвөөс тэр зардал юм нь гараад зохицуулж болохоор бол ажилуулах боломж байгаа юу? Ажилуулах бүрэн боломжтой. Тэгээ багш тоног төхөөрөмжүүд бол бүгд манай улсын дүр төв эмнэлгийн техник лабораторид байгаа. Байж байгаа тий. Би бас бодоод байна л да. Орхон тий эмчилгээ хийлгээд мэс цэцэлд ороод одоо бол эрүүл сайхан болчиход байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эмчилгээний сая эмч хэлж шүү дээ, нөгөө эмчилгээний зардал дараа нөгөө мэс цэцэлд орохоос өмнөгч байд орсны дараах нөгөө эмчилгээний зардлууд химийн янз бүрийн бас эмчилгээ хийх шаардлагатай болд юм шиг. Тэр зардлууд эдгээр хувь хүнээсээ гарч ийн үү? Өөрийн чинь хувьд одоо тэр эдийн засгийн тэр нөхцөл байдлаа яаж бас давж гарсан хичнээн төгрөгийн ер нь мөнгө төгрөг зарцуулчаад байна өнөөдөр. Яг эхлээд яг онцлогдоод химийн эмчилгээнд орох зардлыг бол ер нь бол 75% шахав би өөрөө хувьяасаа гаргасан химийн эмчилгээнийхээ. Тэгээд яг чөмөн шилжүүлэн суулгах хагалгааг улсын төсвөөс 75% нь гаргаад иргэн өөрөө 25% нь гаргаад тэгээд надаас яг чөмөн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг гэвэл надаас миний хувь хүнээс 7 сая 900 орчим төгрөг яг гарч тийм гарсан тий. Бусад одоо эмчилгээ юу гэдэг ийм тариаг аваад тэр гэх тийм нөхцлүүд бол ер нь бас байгаа юм шиг үү тий. байгаа байсан. Тэгээд тэрийг болохоор яг боломжоор гаднаас хайгаал тэгэл оруулж ирдэг компани тэндээс нь хайгаал тэгэл дандаа хөрсөн юм болж ирсэн. За баярлалаа. Тэгэхээр за наранты мэрэгчлэлтэн маань их сайн ойлголт өгөх бах. Ер нь зүгээр манай эрүүл мэндийн даатгал бас нөгөө даатгалын тухай чинь шинжлэгдсэн шүү дээ. Шинжлэгдснээр энэ өндөр өртөгтэй мэс засал юм уу өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээнд дээр бас даатгалд нь санд нь тусгаад өгсөн ямар боломжууд байна. Яг өнөөдрийн ярьж байгаа жишээ нь чөмөг шилжүүлэн суулгах мэс засал үйл ажиллагаатай холбоотойгоор бас мэдээлэл өгөөч. За тийм 2015 оны шинжилсэн найруулга дээр энэ өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл протез ортопедийн хэрэгслийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр ингэж заасан. За тэгээд анх болохоор 2015 оны 7 сарын 1-ээс анхны одоо өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслүүдийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож эхэлж байсан. За тухайн үед бол нэг 160 орчим эмнэлгийн хэрэгслийн зардлыг бол олгож байлаа. За яг өнөөдрийн байдлаар бол одоо хамгийн сүүлд 18 оны сүүлээр батлагдсан шинээр батлагдсан тушаалаар 168 өвчтний үед хэрэглэгдэх за 480 гаруй эмнэлгийн хэрэгслийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас өнөөдөр хөнгөлөд явж байна. За тэгэхээр эргэтэн шилжүүлэх энэ асуудал бол анх энэ хуулийг одоо оруулаад энэ журам хэрэгжээд явж байхад бол Монгол улсад бол бас их цөөхөн бараг хийгддэггүй байсан. За тэгээд энэ эрүүл мэндийн даатгалын сангаас энэ зардлыг нь олгоод ерөнхийдөө одоо хувь хүнээс маш их гадагшаа явдаг байсан энэ урсгал бол одоо ерөнхийдөө бол маш их хувилдаж эхэлж байгаа тий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол эрүүл мэндийн даатгалын сангаас одоо 4-5 төрлийн эргэтэн шилжүүлэн суулгах зарлыг олгож байна л да. Нэгд нь одоо элэг шилжүүлэх мэс заслын зарлыг олгож байна, бөөр шилжүүлэх олгож байна. За тэгээд дунгийн суулгацтай чихний дунгийн суулгацыг олгож байна. За тэгээд сүүлдний нүүдэл хэсгийн энэ чөмөг шилжүүлэн суулгах гэж яриад байгаа хүмүүс илүү үүдэл хэднээс сүүлийн үед яриа юм шиг байгаа юм тий. Тэгээд чөмөг шилжүүлэх гэхэлэр хүмүүс их илүү ойлгох юм шиг. Энэ зардлыг олгож байгаа. Тэгэхээр энэ зардал маань одоо ганцхан нэг зарим мэс заслын хувьд бол яг хагалгаа хийгээд одоо өвчтөн дээр очиод нээгээд тэр үед хэрэглэж байгаа эмнэлгийн хэрэгслүүдийн зардлыг бол шууд хөнгөлж байгаа. Гэтэл энэ чөмөг шилжүүлэн суулгах энэ процесс маань өөрөө арай өөр өргөн хүрээтэй тийм зүйл байдаг. Тийм учраас нөгөө яг шилжүүлэн суулгаж байгаа тэр ихсэн угаах, цэвэрлэх, хөлдөөх нөгөөтгөө одоо нарийнсан процесс явагддаг. Тийм учраас зөвхөн эмнэлгийн хэрэгсэл гэхгүй одоо тэрэнд хэрэглэгдэх азот гэдэг юм уу, уусамлууд гэдэг юм. Энэ бүх зардлыг бас эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа. Тэгээ сая манай өвчтөн манаас хэлж байна те. Өөрөөс нь 7.8 сая төгрөг гарсан. Тэгтэл энэ бол одоо эмнэлгийн эмч нартай би сая ярьж байхад нийтдээ 70 гаруй сая төгрөгийн одоо энэ зардлаар хийгдэж байгаа ийм хагалгаа байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас бол одоо 23 сая 550 мянган төгрөгийг даатгалын сангаас бол өнөөдөр яг энэ зардалд олгож байна. Иргэн өөрөө 7.9 сая одоо өлцөн 40 гаруй сая төгрөгийн болохоор одоо нэгдүгээр эмнэлгийн мань төсөөлж ирсэн энэ төсөөс
одоо олгож ингэж явж байгаа юм байна. Төсөв тусгагдаад Тусгад, эмнэлгийн үйл ажиллагаанд өөрт нь одоо ордгоо гэсэн үг шүү дээ. Жилд бараг 150 шхуу яг одоо хяналтанд байх шаардлагатай өвчтөн шинээр илэрж идэг гэж байгаа. Тэгэхээр одоо бол хяналтанд 200-аас 300 хүн байна гэж байна шүү дээ. Хяналтанд байнгын хяналтанд байдаг. Тэгвэл одоо жилдэл 150 хүн одоо энэ өвчнөөр өвчлөж байгаа гэдгийг онцлогдоод байдаг юм бол өнөөдөр бол яг нэг мэрэгжлийн ар хүрэхгүй эмч юм уу да тийм ээ энэ байдлаараа хичнээн жилж явсан. Ерөнхийдөө тэгэхээр энэ нөгөө түрүүн бид нар хальт ярьсан эрэлт нийлүүлэлт хоёр бас тэмцлээ олж яах нүггүй юу. Тэгэхээр энэ боловсон хүчний асуудал, мэрэгшүүлэх асуудал, тэр одоо тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн нэгдүгээр эмнэлэг дээр гэхээсээ илүү өөр одоо ямар том эмнэлгүүдэд яг энэ одоо цусны хавдар буюу яг өнөөдрийн бидний яриад байгаа чөмөг шилжүүлэн суулгах мэс засал энэ одоо өвчнөр өвчлөж байгаа хүмүүст бас эмнэлгийн тусламж үйлчлэгээ хүргэх тийм боломж нөхцлүүд хэр байна. Энэ боловсон хүчний хангалт дээр та санал хэлээч. Тэгэхээр зэрэг энэ талд бол манай эмнэлэг 2025 он хүртэл стратеги төлөвлөгөөнд тусгацсан байгаа. Гэхдээ энэ жил эрүүл мэндийн салбараас, эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө 80-20 гэсэн зорилтыг тавьсан, 8-20 гэсэн зорилтыг тавьсан. 8 гэдэг нь 8 зорилт тавьсан. Тэрний нэг нь болохоор зэрэг ер нь төрийн төсвийн байгууллагыг хувийн эмчлийн байгууллага хоёрын уялдаа холбоог сайжруулж эндээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх гэдэг бол маш их том зорилт гэж бодож байгаа. Энэ яаж байгаа гэхээр зэрэг жишээ нь одоо боловсон хүчнээ бэлтгэж хүний нөөцийн асуудлыг бүрэн төгс шийдэхээс гадна төсөв санхүүжилтээр асар их асуудал байгаа. Сая ишиг жаргал эмчийн хэлснээр маш их тийм том технологийн одоо аппаратууд манд байгаа мөртлөө тэрэнд хэрэгэлдэг уусмал реактив төсөв өрөхгүйгээ санхүүжилтээсээ болоод тасраад идэг гэдэгтэй адилхан. Тэгэхээр зэрэг зүгээр 3 дугаар шатлын эмнэлэгт одоо жишээ нь олгоо цусны хагалгаа хийх энэ төр асуудал бас асар их төсөв шинг орчдөг. Тэгэхээр тэрийг одоо 2 дугаар шатлын эмнэлэг дээрээ одоо олгоогоо хийлэгдэг цөсөө хийх гэх юм бол жинхэнэ энэ нарийн одоо технологиор хийдэг цусны эмгэгтэй хавдартай өвчтнүүдэд тэр нарийн микробиологийн төвшөнд хийж байгаа эмчилгээгээ 3 дугаар шатлын эмнэлэг дээр хийх ч гэдэг юм уу ийм тэгш хуваарлт энэ бодлогод орж өгөх юм бол бидний бас санхүүжилт, хувийн хөвшил, төрийн байгууллагын энтрийн ялгаа бас тэнцвэржиж өгөх юмаа гэсэн. Тэгэхээр яг энэ чөмөг шилжүүлэхтэр одоо болсон хүчнээ эмчнэрийн тоог нэмэгдүүлэх юм бас зайлшгүй байх хэрэгтэй бол таарад байна тий. Одоогоор манад нэг 10-аад цусны төрлийн нарийн мэрэгжлийн эмчнэр байна. Эдгээр маань нэг нь одоо лимфом гэдэг өвчнөрөө дагнацсан, нэг нь одоо цусны гемофили саяны хэлсэн олон төрлийн цусны нарийн эмчнэр төрөл төрлөөр төрөлжиж боловсрж байгаа, мэрэгшиж байгаа. Чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай энэ хүмүүс ямар байдгийг тэдний ингээд нас буюу эрхэлсэн ажил юмыг хараад байхад ямар төрлийн ажил эрхэлж байгаа эдгээр нь бас тэр одоо энэ өвчнөөр өвчлөхөд эдгээр нөлөөлж байгаа зүйл байна уу? Танаа одоо төв бэ штэ төв жилд хэдэн хүнд уул нь бол мис засал хийх бүрэн боломжтой вэ? За ер нь бол насны хувьд энэ цусны хавдар гэдэг өөрөө их том одоо нэг онш биш их том бүлэг оншилтоо дотроо хурц явцтай, ахраг явцтай, за хавдрын уртл эмгэг гээд их олон бараг 100 төрлийн эмгэг энэ дотор багтана. За ер нь бол хамгийн түгээмэл тохиолддог манай Монгол улсад хавдрууд бол ихвчлэн залуу эд насны хөдөлмөрийн насны залуучууд өвдөх магадлал их байна. Цусны цочмог явцтай хавдраар. Цочмог явцтай гэдэг нь бол гинт онцлогдно. За тэгээд яаралтай түргэн одоо эмчлэхгүй бол ерөөдөө амь нас нь 14 сарын дотор эрсдэх тийм хурц явцтай тийм эмгэгүүд байдаг. Хурц явц илэрхээс өмнө магадгүй тэр хүнд ямар хуу шинж тэмдэг илэржээж болох уу тэрийг бас үзэгчдэд мэдээлэл болгоод өгчий гэж бодлоо. Тийм тавирдаж ядарна, шалтгаангүйгээр хамраас цус гарна, биеийн дээгүүр нь одоо хөх толб туурал, цусаг тууралт гарах юм уу? Эсвэл шалтгаангүйгээр цус багталтанд орох. За ерөөдөө ядарч цуйлдах өмнөх одоо хийж исэн ажлаа хийж чадахгүй болох. Хөдөлмөрийн бүтээмж нь гарахаа болох тийм эмгэгүүдээр ер нь шинж тэмдгүүдээр илэрч болно. Архаг явцтай гэхээр насны хувьд ер нь бас ахмадууд арай нас өндөр хүмүүс өдр орох гэдэг байна. Архаг явцтай хавдрууд бол ихвчлэн одоо бол тийм настай хүмүүс ихвчлэн тохиолдож байна. Тийм. Ер нь бол тэгтээ ийм байна. Энэ цусны хавдар гэдэг бол нийт одоо энэ өндөр хөгжилтэй орнуудын хийсэн судалгаагаар бол нийт одоо хавдар гэдэг өвчлөлийн 15-аас 20% нь энэ цусны хавдар байна гэдэг статистик тоо байгаа. За. Тэгэхээр энэ дотроо бол нөгөө цусны төрөний хийсэн их олон төрлийн хавдрууд байгаа. Тэд нар бүгд орно. За тэгээд энэ төрлийн одоо хавдрын өвчлөл би анх хэлжсэн. Ер нь анх оюутан одоо намайг оюутан байх үед бол энэ цусны хавдраар өвдсөн хүний тоо маш цөөхөн. Одоо анаахын дэдийн багш нар оюутнуудад агуулаа үзүүлээ ихэд
тухайн үед нь одоо хүн олдохгүй тий. Тэгээ бүр хичээл нь дууссан хойно нэг тийм хүн онцлогдлоо гэж эргэж ирж үздэг байсан жишээ нь. Гэтэл одоо бол хавдар онцлог. Одоо хэдэн жилийн өмнөхийг ярьж байна та жишээлбэл сая? Одоо нэг 10-15 жилийн өмнөхийг ярьж байна тий. Тэгтэл одоо бол хавдар онцлогдохгүй өдөр гэж баг байх байсан. Зарим өдөр бол 3, 4, 5, 6-аар онцлогдож байна. Тэгээ энэ бол энэ хавдар гэдэг энэ цусны хавдар гэдэг тохиолдлын тоо маш хэрчмтэй өсөж байна. Тийм учраас ерөнхийдөө бодлогын төвшөнд бол яах ёстой гэхээр энэ аймгийн эмнэлгүүд, 2 дугаар шатлалын эмнэлгүүд бусад одоо нэгдсэн төв эмнэлгүүдийг ядахтаа цусны тасаг биш юм ахэд цусны эмчтэй болгож тий. Тэгээ манай ачааллыг бас хуваалцах тийм төвшөнд яахгүй бол энэ одоохондоо ингэж бид нар одоо чадан ядан хийж байгаа үйл ажиллагаа хэдэн жилийн дараа бол даах чадахгүй төвшөнд очихоор ийм хэмжээнд л хавдрын тохиолдол ихсэж байгаа. Японд ч нөгөө нэг одоо бомбогдол болсны дараа ийм одоо хавдраар өвчлсөн хүний тоо эрс нэмэгдсэн гэж байгаа үстэй тий. Японы тэр нөгөө Хирошима, Нагасакид яасан цөмийн туршилттай байна. За нөгөө Украинд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын осол байна. Тэр үед дараа тэрнээс хойш нэг 5, 10, 20 жилийн дараа бол тухайн бүс нутагт энэ цусны хавдар лейкемигээр өвдсөн өвчлөлт бол маш их өндөр болсон. Тэгээ тийм ч утгаараа Японд одоо өнөөдөр энэ төрлийн судалгаа маш өндөр хөгжиж одоо төвшөнд явагдаж байгаа. Бусад улс орнуудын бас энэ даатгалын тогтолцоотойгоо энэ нэмжлэгийг хослуулсан байдалд манад аваад хэрэгжүүлчихээр одоо нэмж шинээр оруулах шаардлагатай одоо үйл явц нь юу байна гэж харж байна. Тийм яг одоо тэгээд энэ сая хэлсэн манай салбар бол маш хурдцтай хөгжиж байгаа. Энэ цусны салбар одоо онцлогоог бол бүр молекул гений төвшөнд тавьж эмчилгээ нь бас яг тийм гений төвшөнд очиж байгаа. Одоо энэ бүх судалгааны баг ихэнх хувь нь энэ яг нөгөө хавдрын энэ байг чиглэсэн эмчилгээ гений төвшөнд хийж байгаа судалгаа л байна л да. За тэгээд энийг бол ингээд судлаад нэгэ шин юм оллоо гэхэд бол одоо бидний хууч хийгээд идэг хими эмчилгээ гэдэг маань бол нөгөө эрүүл хортой бүх эсүүдийг л бүгдийг одоо устгаж яагаад тэрнээсээ нөгөө эрүүл эсүүдийг нь төрүүлж одоо сэргийлэх тийм эмчилгээ байхгүй. Тэгтэл энэ одоо орчин үеийн байг чиглэсэн эмчилгээ гэдэг маань зөвхөн тэр нөгөө хавдрын эс рүү очиж үйлчилж хавдрын эсийг одоо юу яах учраас устгах учраас бусад эд эст хор нөлөө байхгүй. Эмчилгээний үр дүн маш өндөр. Тэгэхээр энэ төрлийн эмчилгээ бол маш өндөр үр дүнтэй. Өндөр өртөгтэй. Жишээ нь одоо манад глибек гэдэг имийг одоо төслийн шугамар хэсэг хүмүүст уулгадаг. Ахын мелаликоз онцтой хүмүүс. Тэгэхэд бол нэг хайрцаг им нь одоо манай Монгол мөнгөний ханшаар бол бараг сая 500 төгрөг нэмтэй. Тэгээ нэг хайрцаг имийг бол тухайн хүн 2-7 хоног л унаа. Сард одоо 2 хайрцаг. Тэгээд тэрийг бол 5-10 жил за насан туршдаа уух хүмүүс байна. Шаардлагатай. Угаасаа өвчнийх нь явцаас. Тэгэхээр ийм өндөр өртөгтэй эмүүдийг одоо манай одоо эмийн бүртгэлд яаралтай бүртгүүлэх, тэрийг даатгалд хамруулах тэгжээж одоо энэ хавдраар өвдсөн хүмүүсийн одоо юу гэх багсах эрүүлжүүлэх эдийн засгийн хувьд бол бодиттой нөлөө үзүүлнэ. Та бүхэн маань тэр эмийн бүртгэлд оруулах чагсаалтаа яамандаа өгөөд бариад одоо ийм оруулах тэр арга хэмжээнүүдийг ер нь аваад явж байгаа юм чи. Тэгэлгүй яах вэ? Тэгээд тэрийг бол эмийн бүртгэл яахыг бол дан ганц эмнэлэг биш тэр эмийн компани оруулж ирж байгаа. Тэр цаад эмийн үйлдвэрлэгч тэр их олон янзын нөлөөлт юм байлээ. Тэгэхээр тухайн одоо эмийн компани юм уу яриад тэгээд сүүлийн одоо хэдэн жилд бол нэлээд хэдэн энэ шин эмийг бол эмийн бүртгүүлэх тийм үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Тийм боломжууд ер нь хэр байна? Эсэх жаргал докторын ярьсанчлан даатгалтай холбоод илүү эрүүл мэндийн даатгал маань өөрөө бол эрүүл мэндийн салбартаа бол ерөөсөө байнгын ийм салшгүй холбоотой ажилладаг юм газар. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын байгууллага өөрөө бие даагаад энэ их олон хэрэгсэл, энэ их олон имийг шууд ингээд энийг даатгалд оруулна, энийг даатгалд оруулахгүй гэсэн ийм шийдвэрийг л гаргадаггүй. Энийг бол одоо яг тухайн үйл ажиллагааг хэрхэлж байгаа, тухайн үйл ажиллагааг гарлан хийж байгаа эмчнэрээр одоо магадгүй хишгэ эмч яг манай энэ өндөр өртөгтэй юун дээр өөрөө суусан байж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ хүмүүс маань ийм юмнууд хэрэглэгддэг, ийм зайлшгүй шаардлагатай гэдгийг гаргаж өгөөд тэрнийхэн дагуу судалгаа явуулаад ингээд хийдэг. Тэгэхээр манай энэ өндөр мэрэгчлэлтэй боловсон хүчинтэй бүх эмчнэр маань энэ манай юунд дээр ордог. Тэгэхээр шинэ технологи гараад ирэнгүүт нь за одоо энэ шинэ технологи гарч ирлээ, энийг даатгалд оруулъя гэд тэгээ манай журам заавар дандаа байнгын өөрчлөлтөд явж идэг. Тэгэхээр боломж бол ер нь байдаг. Зөвхөн одоо цусны хавдар буюу одоо чөмгшил
шилжүүлэн суулгах өвчлөнийг л ангаахад л одоо энэ олон салбарууд ингээд хамтарч байна. Тэгэхээр энэ дээр танд бас ингээд бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд юу харагдаж байна? За тий, ер нь бодлогын одоо цогц үйл ажиллагаа гэж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бол зөвхөн нэг л одоо өвчний нэг л технологиг одоо нутагшуулах тий тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй болгох энэ талын зүйлүүдийг ярьж байна л да. Тэгэхээр ер нь цогц хамтын ажиллагаа гэдэг бол маш чухал. За цусны алба бол зөвхөн өнөөдөр үүдлээс энэ ясны чүмэг шилжүүлэн суулгах биш, бусад одоо энэ эрүүл мэндийн одоо салбарт орж ирж байгаа энэ одоо шинэ техник технологиудтай хөл зэрэгцэж одоо тэнцүү одоо хөгжих юм шаардлага тавьдаг. Тэгэхээр яг хөө зүгээр засаг дүр сүүлийн жилүүдэд анх зүгээр түүх олгож ярихад 14 онд одоо энэ технологи нутагшиж манай дүнгиж анхны одоо тохиолдол хэрэгжилж ирсэн. Тэгээд манай эмч нар маань биднээс яг л энэ олон улсад нэг ийм төрлийн бүтээгдэхүүнийг хийх юм байна гэд ингээд шаардлага өгж байхад яг тухайн үед бол манайх тэрийг хийж өгөх боломжгүй байсан. Бид нар гэхдээ нийцүүлээд энгийн аргаар одоо тэр одоо бүтээгдэхүүнийг хамгийн анх одоо нийлүүлж одоо хангаж өгч ирсэн. За тэгээд энэ одоо хэрэгцээ шаардлагатай үүдж гараад бид нар ер нь засаг төрдөө асуудлаа тавиад энэ одоо эрүүл мэндийн байгууллагуудын хөгжилтэй нийлэхийн тулд манай одоо хамтарч ажилладаг цусны алба бол одоо ийм юм технологиудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг шаардлага гаргаж ирээд бид нар 16 онд энэ шинэ технологиудыг анх оруулж ирж ирсэн. Тэгээд 17 онд одоо нэвтрүүлээд 17 оныхоо сүүл 18 онд одоо нутагшуулаад бид нар хэрэглээнд одоо хэвшүүлээд явж байна. Тэгвэл сая бид бүхний ярианаас нэг зүйл яхад энэ одоо шинэ өндөр технологиудыг нутагшуулахад нэгдүгээрт одоо хүний нөөцийг чадваржуулах тийм энэ өндөр технологиг үйл ажиллагааг тасалдалгүй зөв явж явах энэ мэрэгсэн чадварлаг одоо боловсон хүчин шаардлагатай. За хоёрдугаарт сая бас даатгалын маань хүмүүс маань ярьж байна. Тэгэхээр ер нь энэ технологи гэдэг бол маш их цогц. Одоо жишээлбэл үүдлийг суулгах нэгт чинь суулгахаасаа өмнөх процесс байна. Яг энэ суулгах процесс маань өөрөө маш олон үе шаттай. Тэгэхээр энэ олон үе шат, энэ бүх зүйлүүдэд манай цусны албаны бүтээгдэхүүн гэдэг чинь одоо цус гэдэг бол хүний одоо судсаар урсаж байгаа шингийн идэрхтэн шүү дээ. Тэгэхээр бид нар энийг эмчилгээний зорилгоор өөр одоо эмчлүүлэгч нарт бэлдэж өгч байгаа учраас бидэрт маш их өндөр одоо шаардлага тавигддаг. Тэгэхээр ер нь бид нар ингээд харахад цусны алба зөвхөн нэг цөөн тооны ч юм уу одоо нэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг эмнэлгийн байгууллагт одоо нийлүүлж байгаа боловч энэний цаана маш их том одоо баг ажиллаж байдаг тийм нөгөө донорын сургууль лаборатори ажиллаж байна. За аюулгүй байдал бол лаборатори дээр хоёр чиглэлээр байгаа. Тэгэхээр энэ цусан бүтээгдэхүүнээр ямар нэгэн халдвар дамжихгүй байх энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Хоёрдугаарт ялангуяа энэ эд эрхтэн шилжүүлэн суулгаад байгаа энэ нарийн технологийн үед маш нарийн тохироо бол шаардж байдаг тийм. Тэгэхээр сая шиг жаргал доктор маань ярьж байна. Бид нар өнөөдөр эсийн төвшөнд байна. Цаашаа бидний одоо зорилго бол бүр молекул биологийн төвшөнд нь бид нар орно гэхээр. Тэгэхээр бидний ч гэсэн одоо манай цусны албаны зөвхөн бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй хэмжээгээр хангах биш. Энэ тохирсон эсийн хэмжээнд нь болон молекул биологийн төвшөнд нь яг тухайн эмчлүүлэгчид тохирсон, нийцсэн ийм одоо бүтээгдэхүүнийг хийх шаардлагатай учраас бид нар бас бодлогынхоо төвшөнд ч гэсэн яг эднэртэйгээ зэрэгцээл одоо энэ олон цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зайлшгүй одоо шаардлага бол гарч ирж байгаа. Даатгалаас бол иргэдэд олгогдож байгаа олон боломжууд бол байдаг тий. Өндөр өртөгтэй мэс цэцлүүдээ гадагшаа явах урсгал багасж байна. Нэг ёсондоо дотооддоо эдийн засгийн бас боломжуудыг бий болгож байгаа. Тэр хэрээрээ манай нөгөө эмнэлгийн байгууллагуудын мэрэгжлийн хүмүүсийн тоог нэмэгдүүлэгч байдаг юм уу нөгөө олон хүчин зүйлүүд бас байх шиг байна л да. Тэгэхээр энэ дээр та өшөө уялдаатай ажиллахын тулд илүү бид бас юун дээр анхаарах ёстой юм. Хуулиндаа бол бас ямар боломжууд байгааг одоо гэж үзэж болох уу? Энэ ангаах ухааны салбар бол одоо гүйцэтгэхийн аргагүй айгүй хурдцтай явж байгаа байхгүй тий. Одоо хэдхэн жилийн өмнө дэлгэний С вирусын гэхтэл Америкт гараад анх хэрэгжил 98 мянган доллараар зарж байна гэл ингээл яаж яхад хэдхэн жилийн дараа манай Монголд орж ирэл өнөөдөр одоо 300 доллараар манад тий хармоны юм зарагдаад даатгалаас 210 мянган төгрөг хөнгөлөд явж байгаатай яг адилхан өнөөдөр бас тэр дэлхийн нийтэд байгаа хэрэгцээтэй дэлхийн нийтэд одоо тэр шинээр гарч байгаа технологи одоо Монгол улсад ороод ирэхэд энийгээ дагалдаад одоо эрүүл мэндийн даатгалын хууль болон бусад журам загваруудаар өөрчлөлт оруулаад явах юм боломж нь бол нээлттэй байгаа. Цус тусам бүтээгдэхүүн гэдэг нь өөрөө тэр тусламж үйлчилгээнийхаа одоо яг тэр эм тариа чинь одоо тусламж үйлчилгээнийхаа нэг хэсэг тороо явчихж байгаа шүү дээ. Тэрнтэйгээ адилхан цуг ороо явчихдаг болохоор даатгалагчийн хэвтэн эмчлүүлэгчийн зарлыг бол бас тусгай өөр тарифаар тусад нь олгож байдаг. Одоо жишээ нь манай одон туяа өвчтөн байлаа гэхэд энэ эмнэлгийн хэрэгсэл тэр одоо яг хаалганыхын зардлын тэр хэсэг хэрэгэлсэн хэрэгсэл тэр уус өмдүүдийн зардлыг 23.5
саяын өгчөж байгаа. Тэрнээс гадна энэ хүний амбулаторийн онцлогоо шинжилгээний зардлыг нь тусдан бас өгж байгаа. Дээрээс нь яг хэвтэн эмчлүүлээд хийлгэж байгаа эм тарианы зарлын суур тарифын 300 мянган төгрөгөөр тооцоод өртөг ойролцооны оншийн бүлэгтэй ямар өвчнөр өвчлсөнтэй холбогдуулаад одоо дээдлэл нэг 820 орчим мянган төгрөгийг нэг удаа хэвтэн эмчлүүлэл гарсан тохиолдол болгонд нь даатгалагчийн зардлыг даатгалын сангаас олгоод ингэ явж байгаа. Тэгэхээр энэ яг тэр тусламж үйлчилгээнийх нь нийт үйлчилгээний дотор нь яг одоо сэлбүүлсэн цусны зардлын цуг ороо явчихдаг. Тэгээ энэ мөнгө маань эмнэлэгт орчдөг. Энэ чанаасаа нэг ийшээ шилжүүлээд хамтын ажиллагаагаараа ингээд тэрнээс бол одоо даатгал одоо цусны мөнгөний нөгөөд ингэх юм бол байх байгаа тийм. Аха. Орхондоо одоо эмчилгээ хийлгээд мэс төслийн дараах өөрөөс тань гарах ямар нэгэн одоо хэмжээний зардал ч гэх юм уу тийм ээ эм тарианд хэрэгжилж байгаа уул нь бол энийг одоо улсаас өгчдгүүн байхдаа эмнэлэг намайг хангачдгүүн байхдаа ямар их мөнгө гарч яана гэд бас нэг тэгсэн мөртлөө энэ мэс төслийн дараа зайлшгүй уух хэрэглэх ёстой тийм одоо хүндрэл юмнууд байна уу? Одоогоор бол надад бол тийм байхгүй байгаа. Надад бол нөгөө хагалгаа бол маш үр дүнтэй өрсөн гэж би өөрөө боддог. Тэгээд одоо би нөгөө ерөнхийдөө бол яг нөгөө улиралд нөгөө 165 мянгаар нэг хүн нэг удаа нөгөө өрсөлдөг шинжилгээнд хамрагддаг. Тэр онцлогоонд хамрагддаг. Тэрэндээ би хамрагдаад явж байгаа. Би эхний нэг 3 сар бол нэг 14 хоног 7-аас 14 хоногт нэг удаа дандаа ойрхон шинжилгээ өгöd тухайн үед бол яг зардлаасаа жоохон давтсан байна гэдэг хувь хүн би өөрөө нэг цөөх хэдэн төгрөг нь гаргадаг байсан л да. Одоо ч гэсэн бас ганц нэг улиралдаа нөгөө давтамж шинжилгээний нэг давтамж ойрхон байх тусмаа би яг хувь хүн биднээс бас нэг цөөхөн одоо сардны 40-50 мянган төгрөг ч юм уу тиймэрхүү юм гарч байгаа. Димит нэг өтөрч учраас тиймээс өөр бусдаар бол яг миний хувьд бол одоо тийм нөгөө байрах эмчилгээнд ороод ч юм уу тийм үү одоохондоо уус юм бол байхгүй байгаа. Явандаа яхийг улсаа мэдгүй. За баярлалаа. Цэцгийн эмчид нэмж хэлэх зүйл байна. Яг ерөнхийдөө төр засгаас эрүүл мэндийн салбараас гэсэн даатгалтай оруулаад бас жишээ нь одоо гемодиализын гэдэг их асуудлууд байлаа шүү дээ. Бүрний архаг дутагдaltaа орждохгүй. Энийг бас шийдвэрлээд хувийн хөвшилд бас тодорхой хэмжээгээр даатгалын санхүүжилтөд үргэлжлүүлснээрээ манай бас эмнэлгийн ачаал харьцангуй багассан. Энтэй адилхан дараалан шатараалаа шин технологи юугээрээ эрүүл мэндийнхаа даатгалыг зөв тогтолцоонд нь оруулаад 2 дугаар шатлалын эмнэлэг, анхан шатны эмнэлэг, за тэгээ хувийн хвшлийн эмнэлгүүртэй тэгш хуваарлж чадах юм бол бас аль аль талдаа хийж байгаа ажил нөгөө талаар бас хүний нөөцийн бодлогыг бол бас тэгээд мэдээж системийнхаа хувьд бол яг тэр юмдад тохирсон болсон хүчнийг бэлтгэх ялангуяа 2 дугаар шатлалыгаа чадахжуулж тэнд түрүүний хэлснээр цусны эмгэг судлалын эмчийг бэлтгэж дүүрэг дээр нь ажиллуулах энэ төр гэх юм бол харьцангуй 3 дугаар шатлалын эмнэлгийн ачаал нь багасаж жинхэнэ нарийн технологи хийхэд бүрэн боломжтой болно. Чанарын хувьд ч гэсэн ахиж төвшгаар шүү дээ тий. Аха. За баярлалаа. Өнөөдрийнхөө 120 эрүүл мэндийн хилцүүлэг нэвтрүүлгээр бид цусны хавдрын онцлогоо эмчилгээний өнөөгийн бодит байдал яг ямар байгаа юм бэ гэдгийг бол мэрэгжлийн албаны хүмүүсийн одоо яриагаар үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ер нь бол жилдээ 150-аас 200 шахам хүн яг одоо энэ цусны хавдраар онцлогдгоо гэдэг нь бол энэ цаг үеэ дагсан нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр амьдралын хэв маяг одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүн, таны ажиллаж байгаа ажлын орчин гэд энд бол олон хүчин зүйл нөлөөлдгөө гэдгийг бол эмч мэрэгчлэнүүд хэллээ. Тэгэхээр цаашдаа энэ дээр төрийн ямар бодлого байх ёстой, эрүүл мэндэд хувь иргэн хүн яаж анхаарах ёстой, ямар шинж тэмдэг, ямар одоо асуудал тулгуурвал хаана хүнд хандах вэ гэдэг мэдээллийг бол өнөөдрийн нэвтрүүлгээр авсан баха. Гэхдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон нийт зочдтой баярлалаа илэрхийлье. 120 эрүүл мэндийн хилцүүлэг нэвтрүүлэг өндөрлж байна. Эрүүл мэндийн хилцүүлэг нэвтрүүлэг энэ